Hi guys. Энэ удаа болохоор маш богинохон Бээжин хот руу аялахаар болох юм бол аль улираас нь аялах юм бол одоо илүү тав тухтай. За тэгээд үзүр үржлэх ямар байдаг. За бас нөлөөлөх үз бусад хүчин зүйлсүүдийн талаар богинохон мэдээлэл өгөх зорилготой бичлэгэж байна. За ингээд Монголд өвөл болж байгаа юм чинь бас Бээжингийн өвлөөс эхэлцгээе. За өвлийн үед бол 12 сараас 2 сарын хооронд болдог. За тэгээд тэг градусаас хасах 10 градус хүртэл хүтэрдэг. За температурын хасах 10 градус гэж байгаа боловч яг бит метр гэдэг одоо хүүтний хэмжээд надад 10 градусаас хүүтэн байгаад байгаа юм шиг санагддаг. За сул талын үед бол энэ хүүтнээс нь болоод зарим үзүр үйлчлэгээ бол ажиллагаа болцдог. Жишээлх нь бол одоо Бээжингийн 2008 оны Олимпийн усан сэлэлтийн төрөл зохион байгуулагчдээс одоо усан парк болох Water Cube маань бол ажиллагаа болцдог. За тэгээд үүнээс бас хамаарат гудамжны холбоотой эрс багаснаа. За давуу талын хувьд бол үзүр үйлчлэгэнд бол очрлох хугацаа бараг л байхгүй болчихдээ. Ер нь үзүр үйлчлэгээ үзэж бол очрлно гэж ер нь бол байхгүй гэсэн үг. За учир нь бол мэдээж хүүтэн байгаа учраас гадны зуулчид Бээжинд нэг зурж ирээд хийдэггүй. Дотоодын одоо хятад зуулчид ч гэсэн нэг Бээжинд л ирэхэ болж идэг гэсэн үг. За гэхдээ миний хувьд бол өвлийг бол зөвлөхгүй. Яагаад гэх юм бол яг энэ цаг үеэр манаас Монгол өвөл болж байгаа. Тэгэхээр нэг өвөл болж байгаа газраас нөгөө өвөл болж байгаа газар руу явна гэдэг бол Монгол хүний хувьд бол аялал гэж хэлэхэд бол жоохон хэцүү болж байгаа юм бол даа гэж надад санагддаг. За үүний дараа хавар болно. За хавар бол 3 сараас 5 сарын хооронд болдог. За температурын хувьд 15-аас нэмэх 95 градус хүртэл дулаахан. За сул тал нь бол бага зэрэг салхитай байдаг. За давуу талын хувьд бол ер нь бол нартай. Тэгээд цэцэг ногоод илбээсэн ер нь их дайжгүй үлрэл. За яг энэ үеэр нөгөө аялал жуулчд маань их эхэлдэг учраас тийм их юм бомонд бол очрлоод байхгүй дөнгөж эхэлж байгаа үе гэсэн үг. За тэгэхээр хавар бол ер нь бол байж болох дайжгүй илэрлүүдийн нэгэ. За үүний дараа 100 болно. Зуны хувьд бол 30-аас 38 градус болдог. За тэгээд 6-аас 8 сарын хооронд энэ маань үргэлжлэн тийм ээ. За сул талын хувьд бол за мэдээж халуун байна. Халуунаас гадна дагаад бас нэлийн шиглэг болчдөг. За дээрэс нь яг нөгөө аялал жуулчдын хувьд оргил үе ихгүй юу? Гадны жуулчч маш их ирдэг, дотоодын аялалч маш их болдог. За тэгэхээр маш олон одоо юм газар очрлох одоо тохиолдол үүснэ. Өвөл бол та ингээд магадгүй 4-5 тий үзүр үржлэгийг өдөрт нэг өдөрт авах боломжтой бол дум бол ер нь бол 2-3 хэллийг нь бол аавна. Зарим өдөр бол мэдээж энэ сол парк юм уу тий усан парк тулыг бүтнийг нэг өдрийг зарцуулаад явчихдаг. За зуны үед бол тийм ээ. За тэгтээ би бол зуныг бол зөвлөнө. Яагаад гэвэл бид нэр Монгол хүмүүстэй өвөл маань болохоор Улаанбаатарын хувьд бол жишээ нь хамгийн хүүтэн одоо нийслэл хотчууд дэлхийд ирэх. За тэгэхээр бидний хувьд бол халуун газар очих нь бол ер нь халуун байсан ч гэсэн надад бол тааламжтай санагддаг. Очр нь л хэцүү болохоос ш надад бол Бээжингийн зам бол ер нь бол таалагддаг. За үүний дараа намар болно. За намрын хувьд бол 9 сараас 11 сарын хооронд үргэлжилнэ. За температурын хувьд бол нэмэх 10 градусаас нэмэх 22 градус хүртэл дулаахан байдаг. За сул тал бол яг бага зэрэг сэрүүхэн болчдөг. За тэгээд тэнгэр бол мэдээ сайхан цэлмэг байдаг энэ үеэр. За тэгээд Монголтой маань төстэй бага зэрэг хуурай байдаг намар бол. За энэ нь бол бас аялахад нэлээд тохиромжтой болгож байгаа чиглэл биш болж байгаа учраас. За тэгээд давуу талын хувьд гэх юм бол хот ерөнхийдөө яг одоо 10-11 сар руугаа нэлийн шарлаад энэ шарвтар болоод ирдэг. Энэ нь бол бас нэлийн үзэсгэлэнтэй гоё байдаг. За тэгээд аяллаа хувьд л нэлийн тохиромжтой. Яагаад гэвэл бас нөгөө аяллаа эд үеийн өнгөрчөж байгаа учраас бас үзүр үржлэгээ бол бас тийм ч их очтой байхаа болждаг. За тэгэхээр намрыг бол санал болгож байна. За хавар намар хоёр л энэ талаараа нэлийн төстэй. Тэгэхээр хавар намар явах юм бол ер нь их зүгээр гэсэн үг. Зун бол би хоёрхан зүгээс санал болгож байгаа. Би өөрөө нөгөө очихдаа анхудаа зун нь очиж учраас одоо ч надад зун яг ч гой санагддаг. Өөрөө очихор болох юм бол зун л очимаар санагддаг надад. За өвлийг бол би бол ер нь санал болгохгүй. Яагаад гэвэл та нар очиод одоо чинь худалдаа авалт хийн тий гадуур их юм. Тэгээд Бээжин ч одоо нөгөө гадаа үзэх юм амар ихтэй та 20-той хот World Park, Universal Park гэл тий одоо шууны өөр стадиумууд энэ гадаа үзэх юм их байдаг учраас өвөл бол ер нь бол
таарна гадаагаал. За тэгээд дээрэс нь өвөл явж гинэ гэдэг чинь маш их юм чирж явах хэрэг гарч байгаа гэсэн үг. Одоо өвлийнхөө хувцсыг авч явах хэрэгтэй байгаад байна шүү дээ. Тэгэхээр зуны хувцтай ачаад чи ихэн болчихж байгаа байхгүй. Тэгээд таны та бол тэлий гэж бодоход чинь дамч нэр нь бол зайны хувьд жоохон хэцүү болчих магадaltaй. Тэгэхээр өвлийг бол би бол нэг санал болгохгүй. За тийм байна. За тэгээд дараагийн хэмжлэгээр уулзцгаая.